За яагаад хоёр хүүхэд амжилт хүсэж байна гэвэл энэ хоёр хүү бол залуу сайхан боловсон хүчээ. Бидэнтэй 8 6 ингээд бидэнтэй хамтраад 12 жил дөрөвчин ажиллаа, сүүлчин 6 жил ч ажиллаж байгаа. Тэгээ бид бол энэ хоёр хүүгээ бидэнд хэрэгтэй хүн, бидний төлөө үг хэлдэг, биднийг та яаж ийн, таны амьдралд юу дутагдж ийн, цаашаа юу хүсэж байна гэдэг энэ зүйлээ маань цаашаа уламжилж өгдөг. Тэгээ бидний дээр бол бас нэг итгэл их юм байгаа. Бид энэ хоёроо төвшүүлээд гаргачаар болдгишүүн маань дээр байгаа. Биднээс очиж байгаа санал одоо ингээд энэ дүүрэгт энэ хоёроо гаргацсан байхад энэ хоёроо дамжуулаад бидэнд бол эдлэх том эрх юуг олгох байхаа гэдэг ингээд энэ хоёртаа амжилт хүсээд тэгээд би бас юм хэлмээр байна л та. Яагаад энэ хоёр хүүхдийг дэмжиж байгаа юм бэ? Яагаад энэ шинчилсэн нийгэм энэ эргэн бид нарыг ингээд ийм сайхан амьдраад ингээд байж хахад нөгөө 70 80 жилийн түүхтэй ардын нам маань бид нарыг яагаад хуураад худлаа хэлээд хуйлагтаад хөгшин настай хүмүүсээр тоглоод балчир хүүхдүүдийг доромжлоод үндсэн хуйлаа зөрчөөд хүүхэд гэдэг чинь бидний Монгол улсын хооч ирээдүй. Тэгэхээр энэ хүүхдүүдийг үндсэн хуйлаар олгоцсон Монгол улсын иргэнд олгоцсон ирэхээр хамгийн муухай доромжилж байгаа. Яагаад ингэ доромжилж байна гэвэл амжиргааны төвшнгөөр хүүхдүүд мөнгө олгоно гэж байгаа. Энэ чинь бодвол худлаа штэ. Одоо Монгол улсад бол энэ залуу хооч үеэл дэмжүүлэхийн тулд бид хүүхдээ зөв сайхан хүмүүжүүл боловсралтай болгох анхан шатнаас нь цэцэрлэг сургуулиар хүмүүжүүлэхэд энэ хүүхэд гэдэг юмд чинь тэр мөнгө хэрэгтэй ш. Боловсралд дэмжихэд хэрэгтэй. Өсөж өндийж байгаа энэ тон тэгэл хөгшчүүл бидэнд болохоор чинь эм тараа тэгэл одоо нөгөө тэтгэвэр тэтгэмжээ маань нэмдэг амьдарч байгаа орчин маань тэр байшин суудаг улсууд шиг биш шүү дээ. Бид чинь гэр хороолт нүүрсээ одоо ингээл өвөл болж юм гэж жишээ хэлэхэд би бол өвлийнхаа чиг бэлднэгээд хөдөө гадааны хүмүүс ярьдаг бол би түлшээл бэлдээ Ахмад бид нар түлшүүл бидний хүнс өвлийн одоо ижиж гэсэн үг. Тийм учраас бол одоо бидэнд бол одоо тэтгэврийн маань одоо тэгж худлаа хэлээд нэм тэдэн хуваар нэм одоо ингээд тэр нэг 100 мянган төгрөг ч юм уу 200 мянган төгрөг өглөө гэж бодоход тэрийг нэг 12 сард хувлаад үзэхэд бол бидний тэтгэвэр дээрүүд бол 18 мянган төгрөг нэмэгдэх гэж байгаа байхгүй. Эн чинь бол хууралт байхгүй юу? Тийш. Тийм тэгэхээр бол энэ ардын намд бол тий 70-аас дээш ахмадуудыг болохоор чинь юу вэ 300 ч гэж байгаа юм мэдгүй тэрнээс доош ч гэж байгаа юм уу одоо тэнцвэр худлаа яриад байгаа хгүй нэг болохоор нэг мөнгө нэмэх гээд байгаа юм шиг нэг болохоор багсгаад өнөөхө худлаа ярьсан ингээ буцаагаад тэгээ энэ уртлын засгийн газрынхаа хийсэн ажлыг болохоор дандаа баллруулаад тайсчихсан харлуулаад тайссан одоо нэг үгээр юм одоо юу ямар хот вүлээ аз жаргалтай хот гэдэг байгаа аахгүй те эн чинь бол одоо яаж бид нар аз жаргалтай амьдрах юм бэ энэ дээр байгаа хүмүүс тэгээ өөрснөө л аз жаргалтай амьдрах шүү дээ бидний энд ирээд бидний байж байгаа орчин дээр ч үзэхгүй байгаа аахгүй энэ хүмүүс чинь тийм тэгэхээр бол эднэрийг бол худлаа л хэлж гин гэж бодож байна тэгэхээр бүх энэ ард түмэнд одоо ингээл ойлгуулахад бол битэл эднэрт хууртаарэ тийм ээ хашираа үсттэй бид нар сая одоо ингээл 100 хоног ажиллахад бидний төлөө юу ч хийгээгүй шүү дээ дандаа түрүүчийн хийсэн юмыг баллуурчаал тэгэл энийгэл тэгэл одоо нөгөө төрлийн засгийн газар үлээ нэг тийм болчиход байгаа шүү дээ. Тэ ах トゥ амрагсад нь тий. Тэгэхээр бол энд бол гомдмоор байгаа шүү дээ бид нар. Тийм биз дээ Монголын ард түмэн биш Монгол улсын нэг нь л иргэн тий. За юм байна ингээд хоёр хүүхдээ амжилт хүсье. За